Дорногой Улаанбаатар сумын засаг даргын зэрэгч юм байна. Манай азмын төдөөсгөр дээр Францын хөрөнгө оруулалттай Cogeco компани засаг ашиглалтын төвлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ компани үйлчлүүлэх холбогдуулаад зэрэг одоо энэ зүүнний ард иргэдэд өгөхөөр хүрч байна. Энэ компани ажиллагаатай холбогдуулаад засаг хөлтэй холбогдуулаад ургийн одоо гажиг төлөв гарах, малын өснөөс халцрах ийм одоо олон сөрөг дагавууд бол одоо өнөөдрийн байдлаар бол үүсчээд байна. Тэр дундаа Улаанбаатар сумын аргалан тойгийн малчдууд энэ одоо зовлонгүй илүүтэйгээр авсаж байна. За энэ компани үйл ажиллагааг бол одоо эсэргүүцэж Улаанбаатар сумын 1500 иргэдүүд бүгд эсэргүүцэж байна. Мөн одоо энэ эсэргүүцэж байгаа илэрхийлэл бол гарийнхаа усгийн зураг регистрийн бичээд ингээд холбогдох гэж хэтний байгууллагууд, төрөлхтүүд хүмүүс өргүүлээд ингээд байж байгаамаа. Энэ компани бол орон нутгийн зүгээс тэмцэлтэй ийм байдалд хүрчээд явж байгаа. Энэ өөрөө цаашаа бас нэлээд олон одоо сөрөг нөлөөтэй юм байна гэж малчтын ажил үйлдвэрлэл амьдрал ах үе эрүүл мэндийн асуудал гэх юм. Одоо бол мал дээр бол эрүүл мэндээс нэлээд илрээд ингээд яваад байгаа тал байна. Малаа одоо амьдрал асуудал бол одоо малчтын хувьд бол маш хүн дээр тусч байгаа юм асуудал болоод байгаа. Энэ дээр бол бас амьдралтай байх гэж байгаа учраас хөстэй байдал бол эдгэртэй орчоод ингээд явж байгаа.